нийгмийн салбарын өнөөгийн байдал, за мөн нийгмийн салбарт 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, мөн 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээллийг та бүхэнд хүргье. За нийслэл та бүхэн мэднэ, нийслэл Улаанбаатарт өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 58.4% нь Улаанбаатар хотод амьдарч байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний 64.3%-ийг бүтээж байна. За мөн Улаанбаатар хотод улсын хэмжээний ихтэй сургуулийн одоо 95.8% нь үйл ажиллагаа явуулж байна. За улсын хэмжээний нийт цэцэрлэгийн 46% нь ерөнхий боловсролын сургуулийн 28% нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. За нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг товч дурдаад нийслэлийн эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг товчхон тайлбарлаа. Дараа нь одоо боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлуудыг бас танилцуулъя. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын тухайд нийслэлийн нутгийн захиргааны харьяа нийтдээ нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 25 эрүүл мэндийн байгууллага, за 142 өрхийн эмнэлэг, за мөн хувийн хвшлийн эрүүл мэндийн 2000 орчим байгууллага өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны харьяа үйл ажиллагаа явуулж байна. За төрийн өмчийн эрүүл мэндийн 25 байгууллагыг дурдвал дүүргийн эрүүл мэндийн 9 төв, за нэгдсэн 4 эмнэлэг, 3 амарч газар, тусгай мэрэгжлийн 5 төв, тосгоны эрүүл мэндийн 4 төв, нийслэлийн түргэн тусламжийн 1 төв гэсэн одоо эрүүл мэндийн байгууллагууд нийслэл Улаанбаатарт өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. За бид нийслэлийн засаг даргын 2016-аас 2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өнөөдөр эрүүл мэндийн салбарт юу хийх вэ? Бид нэр ямар ахиц гаргах вэ гэдгээ тодорхойлохын тулд бид нэр өнөөдөр эрүүл мэндийн салбарт одоо нийслэлийн эрүүл мэндийн салбарт судалгаа хийсэн байгаа. За энэ судалгаанаас бид нэр нийслэлийн эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөртэй болсон. Тэгэхээр нийслэл анх удаага эрүүл мэндийн салбартаа хөтөлбөртэй болсон. За энэ хөтөлбөр маань өнөөдөр бол нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа бүхий л асуудлыг жигсааж гаргаж ирсэн. Ингэснээр бид нар яах вэ гэхээр энэ хөтөлбөртөө нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа асуудлыг шийдэл нэг бүрийг энэ хөтөлбөрт бид нэр оруулсан. За энэ хөтөлбөр маань Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, за төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, за нийслэлийн засаг даргын 2016-аас 20 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол улсын засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгтэй бол уялдаж гарсан. За үүний үр дүнд бид нийслэлд 2017 онд одоо шинэ барилга байгууламж, барих хөрөнгө оруулалтын одоо дараах ажлуудыг хийж эхлүүлсэн, мөн эхэлсэн байсан ажлуудаа бид нэр бас үр дүнтэй дуусгаж хүлээж авсан. Тухайлбал Баянгол дүүргийн 120 ортой хүүхдийн эмнэлэг, хүүхэд ахмадын эмнэлэг 2017 онд бид хүлээж авч ажиглалтанд оруулсан. За дүүргийн энэ орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай, за мөн Чингэлтэй дүүргийн жишг өрхийн эрүүл мэндийн төвийг бас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бид нэр барьж дуусгалаа. За Налаах дүүрэг 50 ортой хүүхдийн эмнэлгийг Бүгд найрамдах Хятад улсын Инх тайван найрамдал сангийн өсөлтгөө тусламжаар бас барьж хүлээж авч эмнэлгийн тусламж хүртээмжийг сайжруулад байна. За мөн 2017 онд хийсэн бас хөрөнгө оруулалтын ажлыг түрүүн бас засаг даргын илтгэл дээр бас яригдсан учраас би бас яриаггүй зүйлсийг нэмэд яриад явчих гэж бодож байна. 3 дүүрэгт одоо гэмтэл мэдцлийн тасгийг ашиглалтанд оруулсан 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий. За мөн бусад эмнэлгүүд шаардлагатай одоо тоног төхөөрөмжийг хангаж ажилласан байгаа. За ингэснээр бол 3 дугаар шатлал буюу одоо 3 дүүргийн гэмтэл мэс заслын тасгийг одоо ашиглалтанд оруулснаар түрүүн бас засаг дарга нэлээд ач холбогдлыг нь тайлбарлсан учраас би бол энийг бас давхар дур ярилгүйгээр ингээд дараагийнхаа танилцуулга руу оръё. За 2018 оны нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг танилцуулахад за Багхангаа дүүргийн 40 ортой эмнэлгийн барилгын ажил эхлээд явж байгаа. За Чингэлтэй дүүрэгт бид 2018 онд одоо 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий одоо түргэн тусламжийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. За мөн Хаанул дүүргийн Туул тосгоны 32 ортой 2 тэрбум төгрөг бүхий одоо өртөгтэй тосгоны эрүүл мэндийн төвийг барихаар бас нийслэлийн төсөвт тусгаад төлөвлөж байна. За 2018 онд бас гадаадын зээл тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
нийслэлийн эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлыг танилцуулахад түрүүн дарга ярьсан сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 250 сая $, өртөг бүхий энэ ажил маань одоо 2018 оны сүүлд гэхэд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бол яг эцсийн одоо гэрээний дагуу цаад хугацаа бол 2019 оны 12 сард дуусна гэсэн ийм хэлцээртэй явж байгаа. За эрүүл мэндийн төвийн мөн сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийг 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй үнийг бас улсын төсөвт суулгаад явж байгаа. За хан уул дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга 3.5 тэрбум төгрөгийн төсөвтэй. За мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 10 өрхийн эмнэлэг бүгд найрамдах Турк улсын Стамбул хотын буцалтгүй тусламжаар одоо ТИКА олон улсын байгууллагын хэрэгжиж байгаа төслөөр 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 диализийн төв баригдах барилгын ажил нь бас 2018 онд эхлэхээр төлөвлөгдөд явж байна. За мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн барилгын өргөтгөлийн ажлыг бас улсын төсөвт суулгасан 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ ажил бас эхлэхээр төлөвлөж байгаа. За ингээд хөрөнгө оруулалтын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг бас танилцуулъя. За эмнэлгийн зориулалтын автомашины 440 сая төгрөгийн өртөг бүхий, эмнэлгийн цэцлэмж үйлчлэгээний зориулалтын автомашин GPS төхөөрөмжөөр хангахаар төлөвлөж байна. За мөн 1.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий, өрхийн эрүүл мэндийн дүүргийн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийг онцлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг бас эхлүүлэхээр төлөвлөж байна. За мөн 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий одоо дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгыг засварлана. Тэгэхээр ер нь бол нийслэлийн хэмжээнд байдаг өнөөдөр 142 өрхийн эмнэлгүүд бол асуудал их байдаг. Тэгэхээр бид нар бол энэ жил нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эмнэлгийг дэмжих жил болгон бид нэр аль биесээр зарласан байгаа. Энэ ч утгаараа бид бол өрхийн эмнэлэгт бол бас өмнөх жилүүдэд оруулж байгаагүй хөрөнгө оруулалтын ажлуудыг хийгээд ингээд төлөвлөө явж байна. За боловсролын салбарын өнөөгийн байдлын талаар товч бас ярьжээж бид нар бас энэ хөрөнгө оруулалтын асуудлаа ярих бах. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсрол нийтдээ нийслэл 661 цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. За төрийн өмчийн 227 цэцэрлэг, төрийн бус өмчийн 434 цэцэрлэг өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдрийн байдлаар бол сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт буюу цэцэрлэгийн хамрагдалт 77.6% явж байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод төрийн өмчийн 227 цэцэрлэгийн маань хүчин чадал бол 40,700 байгаа. Гэвч бол бид нэр яаж авч ийн гэхээр яг энэ 40,700 хүүхдийн орон тоон дээр бид нэр төрийн өмчийн цэцэрлэг дээр 83,897 хүүхдийг одоо хүмүүжүүлж хүчин чадлаас 2.1 дахин хүүхдийг одоо илүүгээр ингэж хүлээж авч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл энэний цаана өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 32,774 хүүхэд одоо гэртээ байна гэсэн ийм тоо байгаамаа. Энэ маань биднэрт юу харуулж байна гэхээр бид нар бол энэ цаашид цэцэрлэг барих ийм шаардлагатай гэдгийг бол энэ тоо бол маш тодор харуулж өгч байгаа. За сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийслэлд өнөөдөр 241 сургууль үйл ажиллагаа явуулж байгаас төрийн өмчийн 134 сургууль, төрийн бус өмчийн 107 сургууль одоо үйл ажиллагаа явуулж байна. За төрийн өмчийн 130 сургуулийн хүчин чадал нь бол 123,276 байгаа боловч өнөөдөр энэ хүчин чадал дээр 220,495 хүүхэд энэ суудлын дээр бол хичээлж байна. Өөрөөр хэлбэл нийслэлд өнөөдөр байгаа хүчин чадлаасаа одоо 3 дахин илүүгээр илүүгээр хичээлж байгаа сургуулиуд одоо өнөөдөр 3 ээлжээр хичээлж байгаа одоо 20 сургууль байна. 20 сургууль буюу одоо энд 152 бүлгийн 6,154 хүүхэд бол одоо 3 ээлжээр хичээлж байгаа сургуульд одоо хамрагдаж явж байна гэсэн ийм тоо байна. За ингээд дараагийн слайдыг явуул та. За энд бол нийслэлийн хэмжээнд байгаа сургууль цэцэрлэггүй хороодын судалгаа байна. За өнөөдөр төрийн өмчийн сургуульгүй 50 хороо өнөөдөр нийслэлд. За төрийн өмчийн цэцэрлэггүй 24 хороо байдаг. Тэгэхээр энийг бол та нар слайднаас харж байгаа. За
За мөн одоо нийслэлийн боловсролын салбарт зүгээр л наад захын одоо барилга байгууламжтай холбоотой статистик тоог хэлэхэд бол ийм тоо гарч байгаа гэдэг маань энэний цаана юу харагдаж байна гэхээр ерөөсө боловсролын хүртээмжийг дагж боловсролын чанар бол байнга яригдж явж байдаг. Өнөөдөр 3 ээлжээр хичээлж байгаа сургуулийн хүүхдүүд өнөөдөр одоо ямар төвшөнд одоо боловсролын чанарыг авч гинэ гэдэг бол энд бол бид нэр одоо ярих шаардлагагүй гэж бодож байна. Тийм учраас бид нэр 2016 онд засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа нийслэлийн боловсрол 2020 гэсэн бас анх удаа нийслэл боловсролынхаа салбарт бодлогын баримт бичгтэй болсон. Мөн адил эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичгтэй болсонтой адил нийслэлийн боловсролын салбарт өнөөдөр тулгамдж байгаа бүх асуудлыг бид нэр жагсааж бичсэн, жагсааж гаргасан, нийслэлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургууль, цэцэрлэгийн багш нар, боловсролын салбарын ажилтнуудын дунд, эцэг эхийн дунд, сурагчдын дунд бид нэр одоо хэдэн үе шаттай хилцүүлгийг явуулаад нийслэлийн боловсролын салбар нийслэлийн боловсрол 2020 хөтөлбөрийнхөө одоо тавих зорилтуудаа бид нэр эндээс гаргаж ирж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орж одоо батлуулаад одоо ингээд энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд одоо жил гаруй явж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр нийслэл бид нэр одоо би одоо дараагийнхаа слайдн дээр хэлье. Барих гэж байгаа, байгуулах гэж байгаа, өргөтгөх гэж байгаа, засах гэж байгаа энэ сургууль цэцэрлэгүүдийн тоо гарч ирсэн юм а. Өөрөөр хэлбэл бид нэр энэ хөтөлбөрийн дор бид нэр судалгаа явуулаад өнөөдөр нийслэлийн боловсролын салбарт тэдэн тооны цэцэрлэг, тэдэн тооны сургууль хэрэгтэй байна гэдэг судалгаа гаргаж их хурл засгийн газар их хурлын гишүүд шийдвэр гаргах төвшний хүмүүс бид нэр энэ судалгааг тоотой баримттай нь аль биесээр хургуулсны одоо үр дүнд өнөөдөр одоо нийслэл хотод түрүүн засаг дарга хэлсэн 50 гаруй улсын төсвөөр 50 цэцэрлэг 34 сургууль барих буюу өргөтгөх гээд өөр олон улсын байгууллагын санхүүжилттэйгээр ингээд энэ ажлууд гарч ирсэн юм а. За одоохонд дуусгая. За ингээд слайдн дээр та бүхэн харж байна. Өнөөдөр бол энэ хөтөлбөрийн талаар би сая ингээд товч ярьсан. За бид бол 2020 он гэхэд цэцэрлэг хамрагдалтыг 85% хүргэнэ. Өөрөөр хэлбэл 85% хүргэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр олон улсын стандарт бол ерөөсөө цэцэрлэгийн насны бүх хүүхэд цэцэрлэгтэй хамрагддаггүй. Бид нэр 77.6%, 2016 оны 9-р сард 69%-тэй байсан. Бид нэр өнөөдөр 2017 оны 9-р сард бид нэр 77.6%, жилийн дараа 77.6%. Тэгвэл бид нэр 4 жилийн дараа буюу 20 он гэхэд бид нэр 85% буюу хангалттай гэсэн үнэлгээ буюу олон улсын чигт хүрэхээр ингэж зорж ажиллаж байгаа. Ингээд бол бид нэр мэдээж эрг нэг өдөр гараад 5-10 цэцэрлэг ч юм уу барих боломжгүй учраас бол яг бид нар тусгай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн. Энэ төлөвлөгөөнд юу байсан бэ гэхээр мэдээж эрг энд яг бизнес эрхлэгчид байгаа учраас би бас энийг хэлье гэж бодож байна. За яг төрөөс хувьсах зарлыг гаргаад хувийн цэцэрлэг дээр байгаа сул оронтой гашигдаад 3087 хүүхдийг бид нэр одоо төрийн зарлаар хувийн цэцэрлэг дээр бид нэр хамруулсан. За ингээд 3087 хүүхд ингээ хамрагдсан. За тэгвэл байгууллагын дэргэд цэцэрлэгийг бас манай бизнес эрхлэгчид маань бас энийг онцгойлон бас сонсож авах хэрэгтэй гэж бодоод би хэлж байна. Өнгөрсөн жил бид нэр 10 байгууллагын дэргэд цэцэрлэгийг шинээр байгуулад нийслэлд 1100 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой болгосон. Өөрөөр хэлбэл одоо гадаад хэргийн яам, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, батлан хамгаалах их сургууль, гэрлэх ёслолын ордон гээд ингээд техникийн их сургууль гээд энэ албан байгууллагууд дэрэгдээ одоо 100 хүртэлх юм уу одоо 50-аас эхлээд одоо дээшээ 100 150 хүртэлх хүүхэд хүлээн авах чадварт боломжтой стандартын шаардлага хангасан байгууллагынхаа дэргэд цэцэрлэгийг байгуулсан. Энэ маань бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдэхэд бас биднэрт бас тодорхой бас хувь нэмрээ оруулсан. Ингэснээр би та нарт юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр бас энэ мэдээлэлс та нарт бас хэрэгтэй байж магадгүй. Ялангуяа одоо 200 300-аас дээш ажилчтай байгууллага бол дэрэгдээ энэ байгууллагын дэргэд цэцэрлэг хэрэгжүүлэх боломжтой. За энэ дээр хамгийн сүүлийн слайдн дээр бас анхаарлаа хандуулаарай. Боловсролын салбарын одоо 2018 оны бүтээн байгуулалт энд бол улс нийслэл гадны зээл тусламж гэдээ явж байгаа. За тэгэхээр засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 34 сургууль барих буюу одоо өргөтгөн. За мөн 52 цэцэрлэгийг бас шинээр барих буюу өргөтгөх байдлаар за 7 цэцэрлэгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017-18 он дамжин хэрэгжиж байгааг төслөж байна. За Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлийн хүрээнд 9 сургууль 22 цэцэрлэгийг барина. За мөн бүгд найрамдах хятад ард улсын
засгийн газрын одоо буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ. Японы засгийн газрын буюу одоо JICA олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 4 сургууль баригдах ийм томоохон одоо бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил нийслэлийн боловсролын салбарт хийгдэх юм аа. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхэн цаашдын ажилд амжилт хүсье. Танилцуулганд дурдсан одоо төсөл хөрөнгө оруулалтын ажлуудад оролцож одоо нийслэлийнхаа хүжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Баярлалаа.